Энэ хооронд хижлийг танигжсэн өвгөн хүүтэй уулзаж байгааг сонсоод тэгсэж чадаагүй тул балчингүй заргаа өршөхийг хүснэ. Тэрбээр хижлээс хүүтэй бичлэн уулзсны дараа ямар санагдсныг асуухад тэрбээр өрсөлдөгч дөнгөж анхны ашмаа хийж байгаа тул шийдвэр гаргахад арай их тань гэж хариулна. Тэрбээр өрсөлдөж бичийн өсөлт өөрийнх нь хүлээж байснаас хамаагүй их байсан бөгөөд өөрийнх нь өгсөн тамгыг үс харгалзан ялгаж байгуулж эцэст нь өөрийнх нь өмнө зогссон нь өөрийнхөө азтай тооцооны алдаа байсан гэж би хүлээн зөвшөөрнө. Хүү сайн ажиллаж байгаад өвгөн санаа намарна. Эцэст нь хижил түнд хижиг зэж байгааг мэдж байгаа тул юу хүсэж байгааг нь асуух ба түүнийг норсээ дамууг зүүн дүр болох мемэр гэж нэрлэнэ гэсэн хэдий ч мемэр юу яриад байгааг нь мэдэхгүй байна гэж хэлэх бөгөөд дагин түүнийг дууссан царай алдах гэж оролдож байна гэж буруутгана. Түүнийг яриагаа өргөжлүүлэхэд мемэр тайвширхахыг хүсээд ямар ч байсан түүнийг хуурч чадахгүй бололтой гэвхийг хүлээн зөвшөөрнө. Хэрэг цааш нь хэлэхдээ өрсөлдөгчийн зүүнүүд бол ямар ч жирэгцээгүйгээр одны мэрэгэн ухааны ходогт залиасласнууд мөн гэдгийг мэдгэнэ. Мемэр болон Локи түүнээс нууц нууж байгаа гэдэгт тэрбээр итгэжтэй байгаа боловч мемэр түүнд хэлхийг хүсэж байгаач одоохондоо арай эрт байна гэж гойхот хүлээхийг зөвшөөрнө гэсэн хэдий ч тэрбээр тэр тайван сууж чадахгүй байна. Мемэр түүнд ямар санаа байгааг асуухад тэрбээр зүгнэсний дагуу түүнийг тоо томшгүй олон хүндэрч хүлээж байгаа бөгөөд түүнд чиглүүлэгч хэрэгтэй учраас өрсөлдөж бичинд хараахан хэтэрхий туршлагаагүй хിവэр байна гэж тайлбарлав. Хэсэг хугацааны дараа Мэлс академид ирсгээс 7 хоногийн өмнө Жэхийн нэг эмэгтэй хамт зарим зүйлсийг авахад дэлгүүрт ирэв. Тэр залууг тиймч сайн харагдахгүй байгааг анзаараад санааг нь зовоосон зөөж байгаа эсхийг асуув. Гэвч манай хүү юм байхгүй гэж хэлв. Тиймээс тэр эмэгтэй түүнийг хэрэгтэй бүсэд зүйлсээ хоцдож авахар дагуулж явжээ. Юм байхгүй гэж хэлсэн ч түүний бодолд ямар ч хариулт олж чадлагүй зөвхөн олон асуулттай үлдэхийн тулд ямар их зүйлийг тоосон бэ гэвч нэрхэлдэж байв. Аз болоход тэрээр тамхин ерөөл гэх пассив ур чадвар болон гэс зэрэглэлийн ур чадвар олж авч чаджээ. Манай хүүд өөр гэс зэрэглэлийн ур чадварууд ч бас бий. Нэг нь бурхтын ивэлэр хэрэглэгчийн хорцтой өсөлтөд тасалдаг бурхтаар харуулагч гэж нэрлэгддэг. Өөр нэг нь хурамч үзүүрийг нэвтрэн харж үнэн бодит байдлыг хардаг бурхны төлийн нүд юм. Гэс зэрэглэл нь Жэхийн эйр системийн хувьд урд өмнө хизээч сонсож байгаагүй зэрэглэл юм. Мөн гэс зэрэглэл гэдэг нь Европсын гэсэн үгийн товчлол юм. Энэ нь эйр системийн хэв хэмжээнээс гадуур оршдог ур чадвар бололтой. Асирийн эсрэг бурхад түнд эвгээр ур чадварыг өгсөн шалтгаан нь агуу бурхан одныг асухын тулд гэж тэр бодоход дахин санаан зовж эхлэв. Хамт ирсэн эмэгтэй зөвхөн хэрэглэгдэх зүйл болох энгийн манлайдад 300 сая вон төж байгааг анзаарамгт тэр өдөлгүй гүн бодлосоо гарчээ. Тэрний хөдөлтөж авах ёстой зүйлсийн урт чагсаалтыг утсан дээрээ гаргаж ирэхэд Жэхийн санаан зовж эхлэв. Хэдэн цагийн өмнө Пак хаан гэдэг энэ эмэгтэй манай хүүд төхөж очиод яно гэж тех гэдрээ хэлжээ. Мижад ирсхэн түн ойрхон байгааг харсан сангийн түнд бижиг өгөхийг хүссэн болжтой бөгөөд тэдийн хамгийн сандал хитэн юм артефакт авахар ирнэ гэж тэр бодож байжээ. Гэтэл энэ бол огт өөр шинжээний зүйл байлаа. Жэхинээ гар руу хит хитэн ууд буулгасны дараа тэрбээр одоо хоёуг дуулах сонирхож үзхийг санаж болгов. Гэвч Жэхин түүнийг зогсоогоод өөрт нь хэрэгж болох зүйл байгаа учраас хоёуг хөдөлтөж авах шаардлагагүй гэж хэлв. Тэрбээр өөртөө өнгөсмөгт сүүдэр зохиох чадвар олгоход найцуудаас асан сүүдрийн хоёуг дуулахын тоног төхөөрөмжөө түнд үзүүлв. Энэ нь зэрэглэлийн хамгаалалтын хэрэгсэл учраас үүнээс дээр юм хөдөлтөж авч чадахгүй гэдэгт тэр итгэлтэй байна. Ялангуяа энэ нь нууцлал олгодог болохоор тэр юм. Хаан түүний хоёуг нь сүйдэржих ур чадвартай болохыг анзаараад ийм газраас чахад хэцүү ч гэсэн бүх дайчдын хүсдэг зүйл тул түнд сүйдэржих чадвар олгодог артефакт хэрэгтэй эсхийг асуув. Гэвч Жэхийн хэрэггүй гэж хэлжээ. Ялангуяа сүйдэржих чадварыг сурдаг хүмүүс тийм ч олон биш учраас гяндангаас олох хацтай л биш бол үүнийг олж авахд хэцүү байх болно гэж тэр нэмж хэлв. Тус улсад өгөр чадварыг эзэмшдэг царин ганцтай чинь түүний ах учраас хаана үнтэй санал нийж байна. Тэгж хэлснийхээ дараа тэр холдож Жэхийн түүнээс ямар очиртайг нь асуув. Ингээд менежер Пак Сүнж бол түүний ах гэдгийг тэрбээр мэдэгдэжээ. Энэ мэдээлэл Жэхинийг цочирдуулсан бөгөөд хаана Сүнжээ хоёр ах тавьгүй ашигладаг тул тэрбээр холдож явахад нь үүнд итгэж чадахгүй. Гэнтэл түүний нүд гэрэлтэж ихсэн бөгөөд норнор систем түүнд үл мэдэгдэх бие түүнтэй холбогдож байгааг мэдээж. Тэр дотор нь мохорч ихсэн бөгөөд Эрдэнэсийн халуунаас харж исэн гэрлийн уус мөрийг гэнт харав. Гэрлийг дахаар буцажгүй хэвтэн хаан түүнийг дуудсан боловч тэр зөвхөн хэсэг хугацаанд холдож байна гэж хэлв. Тэрээр гэрлийг дагаж явах үедээ бурхны төлийн нүд ур чадвараа идэвхжүүлж хурамч хормогийн нэвтлэн үннийг харуулдаг. Бурхны төрлийн нүдний анхны доод зэрэглэлийн ур чадвар нэгдсэнийг систем түнд мэдээж. Мөн тэрээр илрүүлэг гэж нэрлэгддэг ур чадварыг олж авсан байна. Илрүүлэг нь үнэлэгдээгүй зүйлсийг шалгах, мөн өрсөлдөгчийн нууцлал эсвэл үзэгдэл ур чадварыг хүчингү олгох боломжийг олгодог. Европсын зэрэглэлийн ур чадвар юм. Тэрээр гайх ширэн харж байтал норнор систем илрүүлэг ур чадварыг идэвхжүүлдэг. Өөр нэг газарт ойрын зайн тулаан болж ан хоёрны залуу өрсөлж пирүү ялсны дараа өдөлгөө өндөрлөв. Үзэгчдийн дундах зарим залуус хоёрын ямар гайхалтай болох тухай ярьж байсан ч түүний болон өрсөлж бичих навьяас чадварын зөрүү дэндүү ишт байгаар тодруулж. Тийм учраас түүнийг ирээдүйн зэрэглэлийн дайчин гэдэг юм
гэж ярив. Хоёрын тулааны талбайг орхин явхад эцэг нь түүнийг сайн ажилласан сайшаав. Гэвч энэ бол илэрхий ялалтайсан тул хит их баяр сүхгүй байхыг эцэг нь түүнд анхааруулав. Нүдэндээ ямар ч баяр хөөр байхгүйгээр хоёрын мэднэ гэж хэлв. Тиймээс эцэг нь түүнийг дараагийн төлөвлөсөн үйл ажиллагаанд биш гэхээр явахыг санаж болгож шүүшүүрт орохыг хүсв. Шүүшүүрт байхдаа хоёрын өөрийнх нь санаа бодол хүсэж чухал биш. Энэ зархмаар амьдралыг хэрхэн үзэн ядж байгаа тухайга бодно. Түүний болохыг хүссэн дайчин үнтэй огт ажгүй байсан бөгөөд энэ нь хизээ юм байж төрсөн юм бол гэж тэр хайхаж байв. Дэлгүүрт норнер систем манай хүүд одны хүү балдрын ам насыг хөнөөсөн бурхасны мөчр болох ёстрын төрлийн үнэлгээтэй мэслэн гэдэг тоног төхөөрөмжийг санал болгож байна. Энэ нь хэрэглэгчтэйгээ зэрэгцэн оргодог бөгөөд хэмжээшгүй их шидээр дөрөн байдаг бөгөөд Танарлагцны дараа хэрэглэгч манайгийн ойлголт гэсэн пассив ур чадварыг олж авах боломжийг олгодог. Манайгийн ойлголт ур чадвар нь аз зэрэгчтэй бөгөөд манай эзрүүс хэрэглэгчийн чадварыг хамгийн дээд хэмжээнд хүртэл өсгөрдөг. Жүн баяртай байгаа ч энэ нь норнер системийн зэж мэхүүдийн нийгмээс ихэд эргэлзэж байв. Тэгээд тэр гэрлийг үргэлжлүүлэн дагсаар хойны хажуугаар өнгөрч яв. Хоёрын хажууд нь дагсж байхад эцэг нь түүнд хэд хэдэн тоног төхөөрөмж сонгож өгдөг. Тэд ихийг худалдаж авах шаардлагатай эсхийг хоёрын асуухад тэр бэрс зэрэглэн дайчин болох хүн учраас эгээр нь бүрт хэрэг болно. Мөн энэ зүйлс хэтэрхий харан байх шаардлагагүй гэж эцэг нь зүтгэв. Ийм их мөнгө өрөх нь энэ сарын ээжийн эмнэлгийн төлбөрт нөлөөлнө гэж хоёрын цааш нь эсэргүүцэв. Гэвч түүний эцэг дуугүй болох. Энэ бол санаа зовох асуудал биш. Харин түүний ажил бол зөвхөн биш түүнтэй анхаарах явц гэж аав нь хатуу хэлв. Тиймээс хоёрын юрдийнхөөр автагаа санаж нийлв. Аав нь хөдөлтөж хасаар байтал тэр хүү тэнд яах гэж байгаадаа гайхаж байв. Тэрээр аавыгаа даган дэсвэрээр явах зур түүнийг таньсан хэд хэдэн хүн тэр шиг тулааны гинэ дэсвэрт юу хийж байгааг гайхаж байв. Энэ хооронд зарим хүмүүс түүнээс зураг авах гэж орчлоход хоёрын тэдэнд анхаарч хандаасангүй бөгөөд энэ нь үнэхээр түүний төсөөлж ясан дайны амьдч мөн эсэхэд эргэлзэж байв. Энэ хоёр болон амьтны хүрээжин төгжигдсэн сарамгчин байх хоёрын хооронд ямар ялгаа байна гэж тэр гайхав. Түүнийг залуу байхдаа чадвараа анх сэрэхэд ээж нь түүнлөө зөөлөн инэн сүлжэн толгойг нь ижж байжээ. Бүх зүйлийг өөрчилж чадах гэржийн цацраг шиг байсан учраас тэр харанхуй ядуу зүдүү байшин дайчин болохыг мөрөөддөг байв. Гэвч тэр гэрж нь аавынхаа үнийг ашиглах хүслийн өмнө удаан үргэлжилсэнгүй. Яг одоо бол тэр робот шиг л аавынхаа хийснээр банк хийдэг энгийн нэг зэвсэг болжээ. Ийм өрөвдмөр байхад тэр мисс академид 3 жил тис чадах хэсгээ гайхаж байв. Тэднийг зугаач байх хооронд их дэлгүүрийн ойр цагийн дангийн цаарт гарч Монголд гарч ирсэн тухай бүх зочдод мэдээлэл мессеж чанга яригчаар дамжин ирв. Агентлагт дэлгээс нь дайчид зандаа явж байгаа бөгөөд ажилтнуудыг 50 дахыг тэдэнд хүсжээ. Дашрамд дуртахад гэндангийн цаарт нь гэнданг хугацаанд нь цэвэрлээгүй гарч ирдэг бөгөөд үнээс хойч Монголд гарч ирдэг. Зарим ажилчид хүмүүсийг өөрсдөө дахаар төхөө өгч тэднийг тайвшруулахыг оролдов. Хоёрын эцэг нүүрсгийн шилжилт рүү явахдаа хоёроос ягаад ардын цагсаад дахгүй байгаа гэсэн. Ирээдүйд солонгосыг бүрэн хяналтандаа байх боломжтой. Гинэ гэдгийг эцэг нь түн сануулжээ. Хэрв тэр ийм газар гинтвэл энэ нь зөвхөн сул тал болно. Медицийн эсэртийн арга хэмжээний үеэр энэ ажилд орцсноор ямар ч ашиг олж чадахгүй гэж хоёрын харуулсан боловч хоёрын ч хөдөлсөнгөө. Агентлагийн дайчид Монголыг хурдан харж чадах ёстой гэдэгт их уаалтайгаа санал нийлв. Гэхдээ тэд зандаа явж байхдаа өөрсдийгөө хамгаалах хүчгүй энгийн иргэдэд юу тохиолдох гэж тэр гайхав. Энэ бол түүний боломж юм. Хоёранд буцаж ирэхийг аав нь ташаахад тэр эсрэг зөвлөөгүй. Энэ бол тэрээр дайчин болж чадна гэдгээ батлах боломж юм. Би өөртөө хэлж гээ. Түүний одоогийн байдал нь багтаа ээжтэй харуулахыг хүсэж байсан мөрөөд ихтэй ямар нэг байдлаар ажиллах эсэхийг тэр сайдаа шалгах ёстой байв. Гүйж яваад гинт түнлүү харж сандарсан бас баярсан царайтай аимшигтай харагдах говжинуудын бүлэгтэй таарч татаа тэр түр зогслоо. Хэсэг зөөр тэр зүгээр зогсоход хүссэн тухнаас нь цохож. Түүний бие өөрийнх нь төсөөсөн шиг огт хөдөлсөнгөө. Түүний хийж чадсан царайн ганц хөдөлгөөн бол хүүхэн харааны чичиргээ байв. Монголд түнлүү дайран ороход тэр ганц хороогач хөдөлгөж ганц гიშгийг чадахгүй байгаагаа ойлголоо. Тэр биеийг хүчээр хөдөлгөхийг оролдов. Нэг говьлын сэлмээрээ зэсгэд хангалттай ортоход энэ нь аюултай гэдгийг мэдсээр байж райдер болохыг маш удаан мөрөөдөж байсан атлаа яагаад хөдөлж чадахгүй байгаагаа тэр гайхав. Эдгээр нь баг түвшний Монголд бөгөөд тэр яагаад тэднээс айж байгаагаа гайхаж байлаа. Гэвч Монголд хүрэхээс өмнө Жэйхин түүнийг дэсэд газар оногов. Хоёрын гайх ширэн харж байтал энэ санийн шинэ хүн түүнээс ан хоёрын эсхийг асах зөөр үзэг дээрээ бүдэрч өнөө. Саяхан манай хүү дэлгүүрээс өөрийн мөнгөөр 50 мянган воноор нэгзүүж хөдөлж авсан байжээ. Хаан сандарч дуудаад ямар нэгзүүж болсныг яагаад гинт үнэлгээгүй эд зүйлсийн болонд гүйж атсныг асуухад тэр зөвхөн хөдөлж асан чулууны хичтгхийг шарсан юм. Жэйхин түүний хөдөлж асан зүйл бусдад зүгээр нэг чулуу шиг харагдаж байгаа эсхийг гайхсан ч тэр үнийг тайлбарлахгүй зүгээр гэж хэлв. Түүнийг ярьж хахад их дэлгүүрийн ойролцоог орсон дүнжин брейкийн тухай зар чанга явчаар харлаа. Хаан хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад манай хүү дахин гүйж гарч их дэлгүүрийн цанхыг хагшуун гадагшаа өсрөв. Доошоо өсрөн буухтаа тэр яг доор нь байгаа говьчнуудын бүлгийг харжээ. Газар бөмбөц тэр мангасууд дөө хид хідэн ариун сан буудаж хид хидийн тэр дор нь оногов.
байгаа. Бусад нь түн рүү гайхан харахад Жэйхэн тэдний бодсноос илүү олон байгааг ойлгов. Ямар нэгэн хөрсгүйгээр тэднийг устгахад хэцүү байж магадгүй юм. Гэвч тэр цавилгаан гинж болон ариун сумны дайралтаараа тэдний махыг тасцсан хаялаа. Тэр хотор өсрөний хотоо хойныг хит хитэн гоблин бүсрэснийг олж харжээ. Жэйхэн гайхширн тэр хүүгээс ан хоёр мөн эсхийг асуув. Манай хүү ийм газар атгүй сод хүнтэй таарна гэж төсөөлөөгүй байжээ. Санаа самисан хിവэр байгаа ан хоёрын түүнийг хэн болохыг асуув. Гэвч манай хүү хариулсангүй. Харин түүний төсөлмж хэрэгтэй болно гэдгийг хэлжээ. Жэйхэн ирсаар байтал хоёрын ард нь гоблин байгааг анзаарч түүнд анхааруулав. Гэвч Жэйхэн хөдөлсөн ч өгөө бөгөөд мэдж байгаа гэж хэлв. Эргэж харсгүйгээр манай хүү цавилгаан гинжнүүдэд идэвхжүүлж зомби шиг амтны дэд биеийг маш амархан тасцсан хаяв. Хоёрны нүд томроход Жэйхэн мангасуудыг орон сууцны хороололд хөрөөж болохгүй гэдгийг түнд тайлбарлахыг хичээв. Манай хүү түүнийг зүгээрж газар суусаар байх уу гэж асуухад тэр зэвсэн хор хордон бослоо. Хачирхалтай нь хоёрын тэр үсийг сонсмогс түүнийг боогдуулж байсан айдас алга болжээ. Энэ бол жинхэнэ райдер гэдэг нь бөгөөд одоо түүний хийх ёстой зүйл бол хүмүүсийг аврах явц юм. Тэд цааш жаахан алхаад өөр нэг гоблинуудын бүлэгтээ таарчдав. Жэйхэн хоёноос таунд гэж нэрвэгддэг ур чадварыг ашиглаж чаддаг эсхийг асуув. Энэ нь нэрхэн тойрны дайснуудыг өдөө хатгадаг ур чадвар. Тул мангасуудын анхаарчийг өөртөө татаж аль болох олон хүнийг өдөхийг тэр хүүгээс хүсжээ. Жүн түүнийг үүнийг хийж чадах эсхийг асуухад хоёрын зөвшөөрөн толгойд өгөв. Хоёрын сэлмээ дуудахтаа цаашид эргэлзэж болохгүй бөгөөд чадах бүхнээ хийх ёстойгоо ойлголоо. Тэрээр Taunting Roar гэж нэрвэгддэг идэвхтэй ур чадвараа асааж сэлмээ газар зоосноор 50 метрийн радиус дах бүх мангасууд түүнлүү анхаарсаа хандуулах хасар их энергийг ялгаруулав. Taunting Roar ур чадвар нь бүх гоблинуудын анхаарсыг татав. Taunting Roar нь энгийн таунтаас илүү өндөр түвшний ур чадвар гэдгийг Жэйхэн ойлгож энэ хүү үнийг тасарчдгүй ашиглаж чадаж байгааг гайхжээ. Жэйхэн өнгөрсөн амьдралаа дурсан санахтаа түүний хөр хасан хонь зөвхөн бие зэрэглэлийн райдерч болж байсныг санав. Энэ нь саяхан харуулсан сул дороос түшгээг улмаас эсвэл өөр шалбаханаас болсон эсгэн тодорхойгүй байна. Одоогийн нэр хүндээсээ ялгаатай нь хоёрын маш хортон уналтад орсон бөгөөд тийм учраас түүнийг азгүй сод хүн гэж нэрдэг байжээ. Гэсэн хэдий ч зүүн сул дараа зан чанарыг засах боломжтой гэж үзэж байна. Жэйхэн цавилгаан гинжнээсээ асаахад хоёрын болж өөрийнх нь сайн ашиглаж чадах хүн цэнтэй карт мөн гэдэгт тэр итгэлтэй байлаа. Тулааны үеэр тэрээр хоёр дүүнийг хортон дуусгахыг санал болгож хүнч тогтхон зөвшөөрөв. Жэйхний гинж гоблинуудын махыг тасдаж байхад хоёрын тэдгэрийг хэрчиж хаялаа. Өдгөлгүй газар сайгүй гоблинуудын цогцос хэвтэх бөгөөд нэг райтер ирмэгц эндээ юу болсныг гахаж бай. Хөвгүүд түнлөө ямар ч илэрхийлгүйгээр ширтгэхэд тэр залуу өөрийгөө райдерын агентлагийн паркчан хүн гэж танилцуулж эдгээр гоблинуудыг энэ хоёр устгасан эсхийг асуув. Жэйхэн зүүн нэг харснаа хоёрын тийм гэж хэлэхэд райдер Жонхон түүний царайг алдартай ан хоёр мөн болохыг таньжээ. Жонхон түүнийг сууд хүн гэж олон хүн дууддгийг сонссон боловч тэр одоо дөнгөж авах сургуульд орох насны хүн байх ёстой байв. Хоёрны хажуу зогсож буй нөгөө залуу нь бас ижлэх насны юм шиг санагдах бөгөөд тэд ийм масан мангасыг ганцаараа устгасан гэдэгт тэр одоо ч итгэж чадахгүй байлаа. Жонхон үүнийг дээд альбан тушаалтнуудаа яаж мэдээж хэ мэдэхгүй байгаагаа хүлээн зөв. Гэвч Жэйхэнгийн талаар түн дээр ирж ярихыг хүснээ дурджээ. Хэрв тэд бүх гоблинуудыг арсан гэдэгт хийн ч итгэхгүй тул агентлагч бүхнийг зохицуулсан гэж хэлэхийг тэр Жонхон хас хүсв. Жонхон гайхширэн энэ нь хууль зөрчсөн илэрхий үйлдэл гэдгийг хэлв. Гэвч хэрв тэнд болсон явдлыг харсан хүн байхгүй бол энэ нь зөрчиж болохгүй гэдгийг манай хүү тайлбарллаа. Тэд төрийн байгууллага учраас өөрийн дураар шийдэж чадахгүй гэдгээ хэлсэн ч хэрв тэр анхаарч татахыг хүсэхгүй байгаа бол бүх зүйлийг нууцаар шийдэж өгнө гэдгийг Жонхон амлав. Хөвгүүд мангасуудтай тэнцсэний шагналаа авах болно гэдгийг тэнд хэлв. Гэвч Жэйхэн зүгээр гэдгийг хэлээд энэ үеийн ивэж дор байдаг тул бүх шагналыг хонд өгч өөрийгөө энд байсан гэдгийг нууцлахыг санал болгов. Тэр ямар ч байсан мөнгөөр хачаарахгүй бөгөөд удахгүй болох сургуулийн нисэлтийн үеэр хит их анхаарч татахгүй хан дээр юм. Мөн тэрээр үнийг ан хойныг өөрийн өртөө байх харах гэж үзсэн бөгөөд энэ нэлээд ашигтай байх болно. Хэсэг зур сасарсны дараа Жонхон түүнээс өөр юм байна уу гэж асуув. Гэвч жүн явах гэж яхад хоёрын бүх зүйлийг хийсэн хүн нь өөрөө байтал саяны хэлсэн үг нь ямар очтой гэсэн. Манай хүү зогсоод өөрийн гэсэн шалхантай байгаагаа түнд тайлбарлав. Үнэн хэрэгтээ сургуулийн нисэлд төхөж байхад тэр эцгийнхээ анхаарчийг татарт төзөөгүй байжээ. Буцаж хөрхасаа өмнө тэрний байлдааны чадвар маш бага байсан тул үүнд анхаардаггүй байсан ч одоо анхаарахаар төзөөжээ. Түүний эцэг нь тэрээр анхаарсаа мап руу шилжүүлсэнийг хараахан мэдээгүй байгаа бөгөөд хэрвээ нөөжлийг нь мэдвэл ямар асуудал үүсхийг таарчихгүй юм. Өшөө авалт айж болох чимээгүй. Нууц даах ёстой тул одоохондоо чимээгүй байхаар тэр шийджээ. Тэр залуугийн харагдахгүй газар хүчрэх очсод хоолойг нь тасдахаас өмнө хамгийн сүүлийн мөчийг хүлээх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ хоёрын өөрөө юу хийх ёстойгоо гайхаж бай. Тэр үүнийг ганцаараа хийцэн биш шүү дээ. Тиймээс энэ хүний гавьяг ингэж өөрийнхөө болох нь зөв биш юм. Гэвч энэ мөнгөөр тэр ихийнхээ өвчнийг бага ч гэсэн хөнгөрчиж чадах байх. Тэр бусдын өмнө нүүр хийх газар руу ичгүй райдер болохыг хүссэн юм. Гэвч хэрэг үүнээс болж боломжийг алдаад ээж нь өөд болчихвол тэр төвчиж чадах хэсгээ мэдэхгүй байлаа. Жэйхэн түүнийг ажиглаад хоёрны үнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь хартай нь холбоогүй юм шиг санагдаж
Түүнийг сонголт хийхэд суур шалтгаан байгаа эсхийг гайхав. Түүний хийсэн үйлдэл үнэхээр тийм үнцэнтэй байсан тул сайтар бодож үзхийг зүүн түүнээс хүсжээ. Хэрв тэр хөдлөөгүй байсан бол хин нэгэн амь насаа алдах байсан гэдгийг тэр сануулв. Тиймээс хоёрын түүнийг зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Ингэж эргэцүүлж отохгүй болж ээж нь өгөх болно. Эцэст нь тэрбээр Жэхунд энэ үрийг хизээ нэгэн цагт төлнө гэдгийг амлав. Жэхун явахаар болоход хоёрын түүнээс нэр болон холбоо дээр хатуугарыг нь асуув. Тэд чацсан учраас хүнд пин ярих шаардлагагүй гэдгийг Жэхун сануулсан ч тэд Мэлс Академийн сонсогчид болох тул цаашид олон таарлах болно гэж хоёрын хэлв. Мэлс Академийн эрсдлийн өдөр Жэхун болон Южунэр хүмүүсийн дунд харагдана. Энэ үеэр бүсэд оюутнууд суудайчин гэж нэрждэг хөнгөлж харцгааж түүнийг өөрсрөөс нь тис үр төр зөөлөх гэж таамаглав. Тэд түүний арт зогсох хөвшөнтэй бүсгүйг анзаарсан бөгөөд түүнийг сүү энэ гэдэг аж. Энэ хэдийн олонний анхаарлыг татаж эхэлсэнийг манай залуу анзаарав. Энэ бол өмнөх амьдралдаа хамгийн албатай рейдерүүдийн жагсаалтад өргөж багтаж байсан хүний хувьд байх зүйл юм. Хэрв тэр сүү энэг өөрийн талд чадвар түүнд ашиглах карт илүү олон болох байв. Гэхдээ цорын ганц асуудал нь тэр бусдаас ялгаатай байв. Тиймээс ялангуяа өөр авьяаслаг хүмүүсийг аж хэдийн мэддэг болохоор одоохондоо юмсыг хүчлэх шаардлагагүй. Сүү энэ хичнээн хөөрхөн байсан ч түүнийг тийм байдлаар ширхэх заван байна гэж хэлэн Нүжүн Жэхунгийн бодлыг таслав. Гэвч Жэхун түүнээс ямар тэнийг юм яриад байгааг нь асуув. Өдөргүй нэгэн эрэгтэй эндэрт гарч ирээд Мэлс Академийн шин сонсогчдтой уулзсандаа баяртай байгаагаа хэлв. Тэрбээр өөрийгөө гужаа дараах хэмээн танилцуулсан бөгөөд Жэхун өмнөх амьдралаасаа түүний царайг таньж Ким Южунд муу юм хийсэн учраас дотроо зөөцөн бодов. Тэрбээр Южун руу харж Мэлсэд юу тохиолдож болохыг хинч мэдгүй. Тул зархтай байхыг сануулв. Гэвч Южун яагаад гинт ийм юм ярьж байгаа гайхаад өөрөө маш сайн байх болно гэдгийг хэлв. Ярьсныхээ дараа Ким Южун шидэнгүүдийн чансааны эхний 3-т багтсан сууд нэгэн байв. Энэ удаад тэрбээр Ким Южун гөхүүлэхгүй гэдгийг амлав. Мэлс Академийн нисэлтийн эсрэлийг хөвшүүлж байгаагаа гужаа дарах зарлаад хосхосон шин сорогчид дэмжлэн дотор биенийхээ нэрийн шашхыг хулгайлах тасгай арга хэмжээ буюу тогсон бэлтгэсэн гэдгийг очлонгоо нэмж хэлв. Шин сорогчдын ангуучлаж ихснийг зарсахад тэдний хөлийн дор шидэд хүрээ гарч ирж оюутнуудыг цочов. Цочоод өсөрч холдоход нь сархаа юртай. Тус манай залуу Южунгийн гарнаас барьж Аватитекс Транслатекс асхол Энэ зур менежер Пак Сүнжээ өнөөдөр Жэхунгийн эсэлтийн өдөр гэдгийг санаж Сянган түнлөө зурус сэлгээж амжилт төсөв цаг нь болсон эсхийг гайхав. Жэхун зурсыг харах боломжгүй болсныг ойлгоод тэрбээр менежер Сүнжигээс шин сорогчдын ангуучлал энэ удаад бас 3 хоног үргэлжлэх эсхийг асуув. Тэрбээр дэмэгийн дотор 3 хоног үргэлжлэх болно гэдгийг боцон хэлв. Өөр 3 хоногийн турш Жэхунтай холбогдож чадахгүй нь харамсалтай байна гэж Сянган бодоход Сүнжээ үнийг таамаглаад оронд нь зурус сэлгээсэн гэдгээ хэлв. Гэлдийн мастер Баярсан Жэхун хариу өгсөн эсхийг түүнээс асуув. Энэ хооронд Жэхун болон бусдын дэмэгийн зөв шилжин очиж тэрбээр хаж хонтон толгой нэргсэн хэвээр байгаа. Юужунгээс зүгээр эсхийг нь асуув. Тэрбээр эргээд харахад хар өстэй, бош харгал нуттэй 92-ын шидэд авьяастайгаар төрсэн сод бүсгүй сүү энэ харагдав. Өмнөх амьдралдаа тэрбээр Сянганыг дагаан шитнүүдийн талаар хүмүүсийн ойлголтыг өөрчилж ээж зэрэглэлийн рейдер болсон нэгэн байв. Яно гэлтийн менежер Сүнжээ Сянганд Жэхун хариу өгсөн бөгөөд санаа зовтгүй гэдгийг хэлснийг дамжуулав. Мэлс Академийн төв хяналтын өрөөнд сургуулийн удирдлагууд шин сөрөгчдийн ангуучлалын явцыг ажиг харц цуглуулгаажээ. Багш нарын нэг Ким Сүки энэ жил нэлээд авьяаслаг сонсогчид байгааг тэмдэглэв. Бас ан хоёр маш ирээдүйдээ тул гадаадд хүртэл анхаарч татаж байгааж. Сүүина Кимон болон Лисвик нар бүгд болон түнээс дэш авьяасны өнөө асныг Сүки дуртав. Гэхдээ замаа өөрчилсөн сонсогчдын танилцуулгатайгаар шинжлэхдэггүй байгааг нэмж хэлв. Гэсэн хэдий ч дараа Сүкид хандан энэ үед замаа өөрчилсөн хүмүүсийн талаар сонсох ямар ч утгагүй учраас санаа зовох хэрэггүй гэж хэлв. Учир нь тэдний байгууллага тийм чамар биш аж. Мөн энэ тав төргийн хүмүүс энд удаан тис чадахгүй. Мэлс Академид ийсэн ордог сонсогчид дунджаар нэлээд авьяастай байдаг ч тэдний дундаас иштэл ордог хүмүүс бас байдаг. Дундаж авьяастай хүмүүс эцэстээ соднуудын гიშгүүрж болдог бөгөөд энэ сонсогчдод боломж олгох шаардлагагүй гэж дарга үзэж байв. Заримдаа яаж чадахгүй дайсантайгаа өчгөрсөн эсвэл өвхтэй нүр толсон сэрсэн хүн тань сэрэх гэж нэрлэгддэг. Өөрний боломжийг олж авч болно. Нэг зүйлс зэрвслийн рейдер хаяхаас өөр аргагүй төрсөн ч гэсэн нэг зэрвслийн рейдер бэлтгэх ёстой гэж гожаа дарга үзэж байв. Бүтлгүйцэн хүмүүс бол зүгээр л өөрсдийгөө багтж чадаагүй нэг юм. Түүний өрөг бол ард талд байгаа хин нэгэнд өргөн барих шилдэг эрдэнсийг шийдвэрлэн сонгох явдал юм. Мөн тэр бээр цаашид ажиллаа хойшлуулах боломжгүй байв. Шин сурагчдын ангуучлалын шившлэг ашиглан бүтээсэн хүний гараар бүтсэн дэмжлэн дотор болдог. Энэ орон зай цагийн өрсөлдөлийг хэн эсвэл орон зайн хязгаарлалтыг ярьж зэрэг бодит амьдарч дээр боломжгүй зүйлсийг хийх боломжтой. Энэ газар бүр сонсогчдын 5% нь тэнцдэггүй. Энэ арга хэмжээ маш хэцүү бөгөөд тэдний чадвар хэр хязгаарлагдмал болохыг ойлгоход тусалдаг.
Дэмэжэн дотор 30 дараагийн царай дэлгэцээр гарч 90 шин сарвчдын ангуйчдын дүрм журм тайлбарлаж эхлэв. Дэмэжэн дотор тэд зөвхөн эсвэл түүнээс доош зэрэглэлийн ур чадварыг ашиглаж байна. Мөн тэд хин нэгний нэрийн шишхэг холгоол хавртай оноо цуглуулдаг. Ахлах сарвч шин сарвчийн нэрийн шишхэг авбалаар тэг оноо авах болно. Нөгөөтэйгүр шин сарвч ахлах сарвчийн нэрийн шишхэг авбал нэгзөө тэг оноо авах боломжтой. Эдгээр оноог мэд доторх бүх байгууламжид ашиглах боломжтой тул олон байх тусмаа сайн. Энэ үеэр зөвхөн зэрэглэлийн ур чадвар ашиглах ёстой тул зэрэглэлийн аянга гинж ур чадвараа ашиглаж чадахгүй гэдгээ манай залуу харсан ч дархуу өрмөц ур чадварын талаар юу ч хэлсэнгүй. Дөрмийг тайлбарсны дараа дарах хүн бүрийн аюулгүй байдлын үднээс ашигласан бүх ур чадвар эрдийн хүчин чадлынхаа 10.1 уж буурах тулж бэлтэж гэмтэх үе гэж санаа зовох хэрэггүй гэдгийг хэлв. Үүнийг сонсож байхдаа дарах өрмөц ур чадварын талаар юу ч хэлээгүйгээс гадна ямар нэгэн статын хязгаарлалтын талаар дуртаагүй. Тулжээ хүн эвлэр дүрэн бол утгагүй зөөж гэж үзв. Дараагийн хүсэж байгаа зүйл бол ишт хэрэггүйг нь шүүж хаяад авьяастайг нь шийдвэрэн сонгох явдал юм. Манай залуу шууд Южин руу харж энд 3 хоног байх ёстой тул хорогдох бай хайх хэрэгтэй хэмээн хөдөлгөөний санал болгов. Энэ дэмжлэн дотор хүний хүчийг бууруулдаг зал, эвлэх цөөрөм, хар дарсан зүудний түүрхийх экосистем болон харагдах байр. Зэрэг амьд үлдэхэд ашиглаж болох хэд хэдэн зүйлс байдаг. Хэрв та 3 хоног амьд үлдэхийг хүсвэл харагдах байр алах нь тэдгээрээс хамгийн чухал юм. Алхаж явахдаа Южинсүү энэ бас шидэгч сонсогч бөгөөд нэг хүнтэй байсан дээр учраас түүнийг хамт авч явбал илүү аюулгүй биш үү гэж Жэ хөнгөөс асуув. Энэ цаг үед Южин ийм ухаалаг юм ярьсан Жэ хүн санаан зовж яв. Учир нь сүүнтэй нэг баг болох нь үнэхээр дээр байх байв. Гэхдээ тэр бол түүний хянаж чадах өсвөрч биш юм. Түүний талаар мэддэг бүхэн мэдээгээр гардаг байсан ч энэ өөр цохоноо алдаад олон хүний амь насыг аюулд оруулсан харамсалтай өдөр. Ямар нэг юм болсныг сонссон гэдгээ тэр биш санав. Энэ тэднийг урахгүй гэдэгт идэвхтэй байж чадахгүй. Тож энэ бол амархан шийдчих зүйл биш гэж Жэ хүн өжөнд хэлв. Түүнчлэн тэр охин тэднээс болгоомжиж байгаа бөгөөд мөн ажил тэдэнд итгэхгүй байгаа бол та гэдгийг тэрбээр тэмдэглэв. Гэсэн хэдий ч Южин өөрийнхөө харж байгаагаар энэ бол Жэ хонгийн залуу байх үедээ яг адилхан гэж хэлв. Манай залуу ямар нэгэн зүйл хийхээс өмнө Южинсүү энэ рүү төхөж очиод тэд бас шидэж чиглэх тул хамт явахыг хүсэж байгаа эсхийг нь асуув. Энэ хэсэг зур дуугүй байхад нь Южин нараа хинжээ. Тэгэн шиг шин сорогчдод шудраг бос байгаа тал олоолаа гэж тод илүү амархан гэж хэлв. Энэ түнтэй зөвхөн уучраа олох шиг болсон ч хамт явж эхлэх шийдвэрээ хойшлуулах хэрэгтэй болох шиг байна гэдгээ хэлв. Шин сорогчд олсондоо баярсан ахлах сорогчдын бүжигт өсрэгдснээ Южин өдөлгүй харав. Ахмадуудын нэг шинжүүшэн энэ жил оноо цөвлөх амархан байх шиг байна гэж хэлв. Нөгөө Ахмад Консе 23 дугаар курсын сорогч ижүүлсэн хатлаа ягаад гурвуулаа байгаад гайхав. Тэр Жэйхэн зүү хараад түүнээс ямар ч энерги мэдэрч чадахгүй байгаадаа цачив. Үүж явж улам эрчимжиж эвсэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл хэрэгцсэн Тэвтүүрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж согсоо маань заавч бүртгүүлээрэй.